Баруун аймагуудын аялал 1-р хэсэг. Монгол улсын баруун бүс нутаг нь байгалийн өвөрмөц тогтоц, түүх соёлын үнэт өв, олон ястан үндэстний ахуй амьдралаараа алдартай. Тус бүрдээ дахин давтагдшгүй онцлогтой, үдсгэлэнт байгаль, сонирхол татах газар нутагтай. Их хотын дуу чимээ хөл хөдөлгөөнөөс хөндөрч баруун тийш аяллаа замд гарлаа. Өвөр хангай баян хонгорын уулархаг бүс рүү өнгийхэд Окторгойн хаяа улам ойртож тэнгэр газар нийлсэн мэт санагдана. Бид Баян хонгор аймагт үдэш ирээд аяны алжаалаа тайлан амарцгаас юм. Улаанбаатараас 630 км яваад Баян хонгор аймагт ирж Мазаала хэмээх буудалд амраарай. Тав тух амтад хоол, сайхан кофе, найрсаг үйлчлэгээ таныг өгтөн. Бидний хэдэн аялагчид өглөө эртлэн хөдлөж, говьалтай аймгаар дайран хооллоод аяны замаа үргэлжлүүллээ. Өдөр уртасч нарны туяа цайран асгарах үеэр замд цамб гарав хайрхан уран зураг мэт оршин ухаа толгод талын замд үдсгэлэнтэй байгаль огтно. Цамб гарав хайрхан ховд Баян үлгийн аймагуудын заагт орших Алтай нурууны нэгэн салбар болох мөнх цаст уул юм. Хоёр өргөлтөө бөгөөд өндрийн цаст уул, нөгөөг нь цамб гарав гэдэг. Өндөр нь 4208 м орчим юм. Цамб гарав хайрхан уулыг 2000 онд 1109 ам км талбайгаар улсын тусгай хамгаалалтад авсан байдаг. Сонхоор харагдах тал нутаг, уулын нуруу, салхинд намрах өвс бүх зүйл шинээр мэдрэгдэж эхэлнэ. Замд гарна гэдэг өөрийгөө таних, байгальтай дахин холбогдох аялал юм. Мөн бидний аяллаа замд сутай хайрхан харагдана. Сутай уул нь 60 км урт бөгөөд цаст богд оргил нь далайн төвчнөөс 4900-ээс 4220 м өргөгдсөн гэж тэмдэглэгдэжээ. Бид явсаар толбо нуурын эрэхт амралтын газраа ирцгээлээ. Алтай нурууны өвөрт далайн төвчнөөс дээш 2080 м-ийн өндөрт орших энэ нууранд очиход яг л цаг хугацаа зогссон мэт санагдана. Толбо нуур нь Монголын баруун хязгаарт Баян үлгийн аймгийн Толб суманд орших цэнгэг ус нуур юм. Талбай хэмжээ нь 185 км квадрат, урт нь 21 км, өргөн нь 6-аас 7 км байдаг. Манай амралтанд ирснээр яг нуурын эрэхт байрлах тул усанд сэлэх, завиар зугаалах, загасчлах, дөрвөн дугуйд ИТВ унаж гэрэл зураг авах зэрэг олон давуу талтай. Яг энэ ер нь бол манай нөгөө төсөлч өөрөө те зочд буудал ер нь болохоор байгаа. За тэрний өмнө нэг хахтар хүндтэй байшин сав үйдэг гэхээс гадна бас ийм глэмпинг те тэр талаар бол манай нэг хамтардаг дүүнер гоё. Тэгээд тэднэрээс бас ийм гоё гэр майхан дүүнерийн бизнес юмыг дэмжиж сайхан хотгийн байдалтай. Одоо энэ чинь ингээд яг нэг ууланд очиод нэг анчтад бас кемп отог байгуулахт ч одоо нөгөө 5 антай гэрээ эсхий гэрээ ачаал нөгөө нүү штт тий нүсэр. Тэг чи одоо энэ үний чинь босгоход энэ бол ямар ч асуудалгүй яг гэр шиг 5 тухтай халуунд чинь бас гэр халуун байдэн штэ хаягаа шууд. Хаягаа шуухын оронд одоо ингээд цонхын торнуудаа нээчгэн. Тэгээ үндсэндээ энэ чинь нөгөө хийгээр ингээд хийлцэн учраас одоо энэ хоёр ч юм ба штэ. Энд чинь ингээд доогуур ингээд хий. Энэ хий учраас нөгөө салхинд ингээд деформац тий. Одоо ингээд шуурганд бол ямар ч асуудалгүй ингээд байж штэ. Бүтэн яг 4 антай гэр шиг байгааз. Тий 4 антай гэр шиг. Тэгээ энэ чинь энэ одоо өнний үргийг энэ гүйцэтгэж штэ. Санал манаас энэ happy camping-ийн
дүүнэрийн бас гоё сандлууд жуулчд ирэхээр энэ дүүнэрээс юмнууд авдаг байхгүй. Одоо намар сэрүү өрөөнд бол ингээл яндангаа цоолол тэгэл галаа төлчихнэ. Ямар ч асуудалгүй. Ийшээгээ нөгөө одоо эднэр чинь болохоор нөгөө юуны халуун хүлээдэг. Нөгөө юугаа гаднаас тавьчихдаг байхгүй юу? Үндсэн халуун хүлээждэг нөгөө вентилятора. Тэгэл зүгээр халуун агаар сүн. Яг эдэр өстөр бол яг үндсэн одоо шалны халаалттай байшиндаа ороод байшин чи өөрөө шалны халаалттай. Тэгэл нормал дээр нь тавиал орхичихна. Амрагчд бол тэгэл заваар явна. Тий. Тэгээд сайхан дөрөв дугуйтаараа энэгээр явчихна. Тий. Ийшээ загсан тийм. Сайхан заваар явчихна, дөрөв дугуйтаараа бүтэн тойргоороо явчихна. Загсандаа явчихна дундаа бол. Тэгээ намар бол анчид ирүүл нөгөө өөр нөө лицензийн талбайтай. Тухайн ангийн юм дээр нөгөө бүс цагаад өгсөн байдаг байхгүй тэр сумын нутагт тийм сайхан дугуйт мөнх цаас тайрхан нуурын мандалтайгаар харагддаг ер нь яг үндсэн вив л дээ. Дөрөв дугуйтаар явсан шүү дээ өглөө те. Гоё гоц. Сайхан мэдрэмжтэй байгаа. Болоорос энэ рейнжер албан ёсны дистрибьютор дүүнер байгаа. Болоорос Монголиа гэдэг байгаа шүү дээ. Нарны зам дээр үүдэг. Тэдний жил одоо сайхан техник шүү дээ. 1500 тий. Энэ стил драйв гэдэг энэ одоо ганц жолоодлогын юутай. Энэ гол юм трансмишн гэж байна. Энэ чинь бас нэг шинэ шийдэл байхгүй юу? Стил одоо нөгөө ирмэн дамжуулга итер байхгүй болсон. Нөгөө гинж металл жолоодлоготой. Интернет Starlink-тэйгээ. Тэгэл урагшаа хойшоо цуваанд явж байгаа машинууд чи 200 м дотор өндөр урдны интернет шүү дээ. 4G ямар ч асуудалгүй. 60 км/цаг 60-аас 80 тий. 60-аас 80-таа ингээд тууш зам дээр явж байгаа цуваанд явж байгаа машинууд интернетээр ингээд юм татхад ямар ч асуудалгүй Wi-Fi байна гэж шүү дээ. Утасны сүлж нэт бол байнга байж байна. Нэт байж энэ цагийн үрд мэдээ зүйтэй юмнуудаа бүгдийг үтчихнэ. Өглөө оройдоо бүх юмнуудаа хийчихнэ. Данс тооцоо гүйлгээ юмнуудаа хийчихнэ. Тий. Онлайн хурлаа одоо Далтай тавхан богдын дэндээс онлайн хуралдаа оролцож болно шүү дээ. Тий. Сайхан амарч явах үедээ Болоорос Монголиагийн хантай хамтарч ажилладаг. Тэгээд тэр дүүнээс чинь нэг сардаа улиралдаа сайхан очихоор бүрэн сервис бүх юм гоё хийгээд өгч чинь. Тэгээд мэрэгжлийн инженерүүд байгаа юм чинь. Энүүгээр чи одоо үндсэндээ энэ төрлийн югаар дагнаад бол 20 жил ажилласан хүмүүс байгаа шүү дээ. Тий. 10-аас 20 жил ажиллажсэн хүмүүс. Тэгэхээр инженер талаараа заваар яг нь манай яг энэ аюулгүй байдлын үүднээс эргээд байгаа тий. Айхтан нуурын гүн рүү бол явгүй зүгээр эргээд дагаад энэ сайхан зохионууд ингээд бол загас бол асуудалгүй сайхан спорт загасчлаа аялал жуулчлалын югаар бол асуудалгүй зүгээр худалдааны зорилтоор бол мэдээж хагдахгүй шүү дээ. Сайхан онгон дагшин нуур усанда сайхан спорт загасчлалын бол одоо өчигдөр манай энэ дүүнэр бас 85 сая сайхан сугас өрсөн гэдэг ч тий. Тэгээд тэр шиг ингээд зөндөө бол байна. Тэгээд нэг Долмаа докторийн нутагшуулсан гэдэг гоё хайрус бас байдаг. Тэгээд одоо алтан сугас бол энэ алтай нуурын салбар улсын дагсан нуурууд биш үү? Их нууруудын хотгорын бүх нууранд бол энэ алтан сугас гэж загас бол байгаа. Янгэр тех сайхан үзэж харахаар бол тэгэл одоо зүүн тишээ хонгийн нуур болооч байна. Баруун тишээ одоо зингэл хайрхан чиглэл рүү те. Ингээ сайхан гоё цэвэр ан амьтад гоё харахаар бас явж болно. Дээрээс нөгөө энэ рүү чи нөгөө дээр үеэсээ хүннээс өнөгийн нутаг. Тийм болохоор хадны сүг зураг одоо түүх дурсгал тий. Уулш хэрэгсэн үр өтер бол одоо тэгэл дүүр шүү дээ. Тэгэл тэр болгоныг өөх түүх соёлоо судалсан бодит байдал дээр газар дээр хүн чулуу гэдгийг одоо үзэх тий. Тэнд Улаанбаатарт музейд очиж хүн чулуу үзэж байгаа тий. Яг газар дээр хэрхэн байд юм бэ гэдгийг бол үзэх газар ишигээ зөндөө байна. Тэгээ хүмүүгийн одоо том дурсгалууд тэр өдр чим бол зөндөө байна. Тийм сайхан нутаг байна. Тэгээд гол юм нэг зам юм маань сайхан боллоо. Улаанбаатараас одоо Баян үлгээ хүртэл засмал. Тэгээ Баян үлгээгээр тийшээ одоо яшээ ингээ горны алтаа чиглэл рүү бас манайхан явуулдаг. Тэгээд горны алтаа чиглэл рүү өтер чинь гарахад тэгэл тэр чиглэлээр засмал. Тий. Горны алтаагаар бас Оросын гой кемпүүд байдаг штэ. Тий. Манай хамтардаг олон кемпүүд байна. Тэн дээр гоё тусгай явж болно. Тэгээ аршаан минерал одоо водоо тий аршаан цэвэр одоо ундтай байгалийн минерал тэрний аршаанд хөссөн хүмүүс байна. Халуун аршаанд бас орохоор явсан хүмүүс чинь жинхэнэ уулын алтай. Одоо энэ манай Монгол алтай Цингэл суманд нэг аршаан соёл байдаг тий. Тэр эдэр дээр ингээ сайхан амраад туцгаа штэ. Тэгээ ер нь бол яг амрагчдад энэ аялагчдад зөвлөхөд бол
халуун аршаанда орохоор бодож байгаа бол тэрийг хамгийн сүүлд л орох хэрэгтэй мөлий. Халуун аршаанд орсныга дараа хүйтэн нууранд орж болохгүй. Нөгөө эрүүл мэндийн хувьд бас сөрөг нөлөөтэй гэдэг юм лээ. Уламжлалтын одоо юм идэх юмчнэр. Тэгэхээр сайхан нуур усандаа сайхан ороод харшны нууранд чинь ингээд ороход харшил маршил янзын арилна. Яг схемээр 5, 7, 13 тий 15 ингээд схемээр гоё ороод ингээд тогтмол гоё ороод тэгээ залуурсах юм бол эн чинь өөрөө давс хужирн таарсан байгалийн цэвэр эрдэс тус тий. Тэгээ харшил маршилын туураад идэг юмнууд бол арилна шүү дээ. Янзын сайхан арилна тий. Тэгээд нуурандаа сайхан ороод юу яаж байгаа. Тэгээ Улаанбаатар яг буцахтаа одоо тэр хамтардаг нөгөө үсгэлийн жагалантын тий бас тэртэй хамтарч ажилладаг дүүнэрийн гоё халуун аршаанд ороод тэн цаахан халуун аршаанд бас схемээр 3 орж болно. Өөрийн нөгөө биеийнхээ байдлаас тий хий хуйнтай одоо офис юмд ажилладаг ажил албаны ажилтнууд чинь тэгээд нэг суугаа ажил ихтэй хий хуйн юмд ч юм бол маягтай сайхан шүү дээ. Тэр юуны аршаан бол жагалантын аршаан. Жинхэнэ арилна шүү дээ. Тэгээ сайхан гоё явгаа аялал хайкинг хийж уулчт ирж байна те. Явгаа аялагчд ирж байна. Ийм тусгаасан гоё чиглэлсэн хөтөлбөрүүд үйл дэрэнд нь тааруулсан гоё юуг нэгээл аялагчд үйл дэрэнд нь тааруулсан хөтөлбөрийг нэгээл хөтөлбөр бол уяатан шүү дээ. Тухайн группний дээрээ байна. Тэгээд цөөхнөр автобусаар навж арай хүчин чадал хэцүү байна л да. Тэгээд зөөн нэг 10 тэгээ аваад явж явах тул асуудал хаанчиж байна. Толгой нуурын мэлмэрх тунгалаг ус, эргэн тойрны намгүн байдал, уус толдон харагдах мандал. Энэ бол байгалийн онгон төрх, сэтгэлийн амраамгалан, аяллаа утга учир шингэсэн газар. Аялал гэдэг бол очих цэг бус, туулсан зам, мэдэрсэн сэтгэл, үлдсэн дурсамж юм.